Төрсөн нутгаасаа алсад. Эллен Уэйтроп Снайдер 1865 оны 2 дугаар сарын 26-нд Америкийн нэгдсэн улсад төржээ. 18 настайдаа тэрээр ном түгээгчээр ажиллахаар дуудагдаж, ихээхэн амжилтанд хүрсэн түүнийг Пенсильвани баг хурлын утга зохиолын яамдын захирлын албан тушаалд хүргэсэн юм. Түүний манлайлах ур чадвар 7 дахь өдрийн адвентист сүмийн гадаад сайн мэдээний хэлтсийн анхаарлыг татжээ. Тиймээс 1891 оны 6 дугаар сард тэрээр 3 ном түгээгчээс бүрдсэн багийг цуглуулж Өмнөд Америкт албан ёсоор ном хэвлэлийн үйлчилгээ эхлүүлэхээр урьжээ. Тухайн үед 26 настай Снайдер өөр 2 ганц бие залууг сонгосон ба тэдгээр нь 32 настай Стефор, 26 настай Клэр Новел нар байв. Тэд түүнд туслах зорилготой байлаа. Снайдер болон түүний хамтрагчид Өмнөд Африкт очиж, Өмнөд Африкийн хэд хэдэн орнд дэлхийн 7 дахь өдрийн адвентист сүмийн гол эхлэл болжээ. Снайдер мөн сайн мэдээний хэлтсийн нарийн бичгийн дараагаар ажиллаж Өмнөд Африкт даяар аялав. 1901 онд Снайдер Парагвайд амралтын өдрийг сахидаг 4 хүн байдгийг мэдээд Бурхны захиасыг номлоход анхаарлаа хандуулжээ. Парагвай руу аялахдаа тэрээр тус улсын цөөн хэдэн амралтын өдрийг сахидаг хүмүүсийг урамшуулан дэмжиж, сайн мэдээний кампанид ажил явуулах замаар шинээр итгэгчдийг хайж олохыг хичээн 6 сар зарцуулсан юм. Тэрээр өөрийн түүхэндээ 5 шинэ гишүүнд баптизм хүртэх баяр баясгалангийн тухай ярьдаг. 14 жилийн турш Снайдер эрүүл мэндэн мод хүртэл Өмнөд Америкт ажилласан. Снайдер хизээж сэхэл авч чадаагүй бөгөөд 54 наснда нас барж, эр зориг, анх дахь сэтгэлгээг өвлөн үлдээсэн билээ. Уриалга. Дэлхийн сайн мэдээний ихэнх үеийн хүчин чармаалтын ихэнхийг сайн мэдээг номлоход амьдралаа зориулахаар эх орноо орхин явсан гадныхан гүйцэтгэдэг байсан юм. Бидний өргөлүүдийг бурхантай хийсэн гэрээ болон амлалт болгон өгөх нь хамгийн тохиромжтой бөгөөд Есүсийг дахин ирэлтэд бэлтгэн энэ дэлхий дээр хүн бүрт хүрэхийн тулд Бурхны бий болгосон хөтөлбөрүүдийг дэмжихийн тулд бид орлогын тодорхой хувийг итгэлтэйгээр тогтмол өгч байх ёстой. Нэгэн цагт бидний өмнөөс хийсэн зүйл талархан дэлхийн бусад орнуудад номлогчдыг илгээхэд хөрөнгө оруулалт хийх ээлж ирлээ. Бурхан танд өөрийн үннийг ирлийг илгээх үнэт давуу эрх, давуу талыг өгсөн бөгөөд та тэдгээр ивэлүүдийг сайжруулж, өршөөл нэгүслэлийг бусдад хуваалцах болтугай.